За 85 дахь дугаар өнөөдөр болохоор хүний биеийн сүнсэнд байх үйл хөдлөлийг хариуцсан тэр мэдээллийг агуулж буй тэр хэсгийн талаар ярина. Энэнийг болохоор үүлийн сүнс гэд нэрлэсэн байгаа. Бид нарт арай ойрхоноор жишээ авах юм бол сүнсэн дэх мэдээллийг нийт 108 гигабайт гэд хэмжээтэй гэж үзье. Тэгэх юм бол тэр 108-ын 103.4 гигабайтын зөвхөн энэ үүлийн сүнстэй холбоотой мэдээлэл эзэлж идэг. Уг мэдээлэл нь хүмүүнийг хорвоод мэндэлсэн үеэс хойш ямар үсийг дүүргэж байна вэ гэдгээс гадна үндсэн 5 сүнсний дүүрэх учигтай үлсэнд дэмнэж 103 сүнс ээлж дараалан нэмэгдэж бууж ирдгээ гэж байна. Хевлий доторх ураг хамгийн анх хөдөлж эхлэх үед үйлдэлийн сүнс махан биедээ орлоо шүү гэдгийг мэдэгдэж хөдөлж байгаа нь тэр юм аа гинэ. Тэгэхээр энэ үүлийн сүнс буюу энэ 5 дахь энэ төрлийн сүнс нь оршиж байж алаг хорвоод өрс бүрэн бүтэн мэдлэх ёстой. Ураг өсөлтгүй гэдэг нь махан сүнсний үйл хэрэг эрчим хэмнэн дотмог байх эсвэл махан сүнс нь бууж ирэхгүй байхыг хэлдэг гэж байна. За яг өмнөх дугаар дээр махан сүнсний талаар ярьсан байгаа тийм. Цуллаг, эрхтэн, булчирхай, биеийн булчин гэлүү хариуцдаг. За ийм төрлийн мэдээлэл агуулсан сүнс гэж байгаа тийм. Тэгэхээр тэр махан сүнсний мэдээлэл хэмнэн тутах юм бол ураг өсөлтгүй болдог гэдэг чинь харин үүлийн сүнс бууж ирэхгүй байх юм бол зарим мөр ам байгаа атлаа хөдөлгөөнгүй байж байгаад гарч ирдгээ. Энэ нь үүлийн сүнс ирээгүй шинжээ гэж шүү. Ямар нэгэн нөхцөлийг бүрдүүлээгүй буюу буух орон зайн эрчмээр бүрэн хангагдаагүй эсвэл сүнсийг буулган ирж байх хооронд саад үүссэн байвал үйлдэлийн сүнс бууж ирдэггүй. Үйлдэлийн сүнс энэ махан биеийг хэрхэн хөдлөхийг удирдан залж байдаг гэвэл хэсдэггүй. 99 тэнгэрийн нэг болох үр тэнгэр үрсийн мэдлэх эрхийг нь барьдаг гол чиг үүрэгтэйч бас давхар сүнсийг нь бий болгохт ч махан биеийг нь бүрдүүлэхэд ч мөн дэмнэн буулган авчирч өгдөгөө. Зарим үрсийг үр тэнгэрийн өнгөний эзэд авчирдаг гэж байна. Нийл ягаан туяаны буюу индиго хүүхдийн сүнсийг тэр туяадын эзэд авчрах нь илүү байдгүй гэсэн чинь тийм ээ. Бас аль ашгуугаас ирж байгаа нь хамаарна. Утмын ойрын өвгөд үрсийг зөөж ирэх үүрэг хүлээдэг. Түүнчлэн тэд махан биеийн сүнсэн биеийн бүрэлдүүлэгт дэмнэж өгнө. Хөдлөх, сунайх, тийчлэх, биеэрээ дүүргэх үйлсийн ихэнх нь үүлийн сүнс хамааралтай. Үйлдэлийн сүнс хэмээх нэр дор олон сүнсүүд бий. Өрөмний өчиг их хөдөлгөөнтэй байдаг нь үйлдэлийн сүнсний их хитвчлийн үе тохиож буй хэрэг. Үйлдэлийн буюу үйл хөдлөлийн сүнс нь нартад ирэхдээ хүмүүний урьд төрлийн сүнс байх боломж тун өндөр байдаг шүү. Урьд төрлийн ямар ч цаг хугацааны сүнс байж болно. Алтан хайрцгийг уншсан хүмүүс тэр зүгт тэгж төрнө гэж хэлдэг нь тухайн хүндэх үйлдэлийн сүнсийг нь ихэнхдээ зааж хилээд байдаг юм аа гэж байна. Онгод босон бол яах вэ гэсэн чинь цулаараа бус сүнсүүд нь задарсан бол зарим хэсэг нь онгод болж болно, зарим хэсэг нь хүмүүн болж болно. Энэ үйлдэлийн сүнс нь эрчмээ хаанаас хураан авдаг вэ гэж асуухад гол мөрөн, далаа тэнгис, үйлс, ан амьтад гээд байгаль дээр хөдөлж буй бүхнээс эрчмийг хураан авах нь ариун байна. Ургаж буй цэцэгсээс эрчмээ хураан авч нөөцлөөд ирэх хавар хүртэл хуваан ашигладаг нь ч бий. Энэ сүнсний эрчим хэм багтсан үед биеийн булчингууд хөших буюу хөөрөх, гараа өргөсөн хэрнээ удаанаар буулгадаг хөшингөшлийн өвчин мерсер илэрдгээ гэж байна. Байгаль дээр хөдөлж буй зүйлсээс бол эрчим хэмээ авах нь. Тэгэхээр гэртээ бид нар чинь хөдөлгөөнтэй амтан тэжээж болох нь байна. Заагас магас ч юм уу эсвэл ургамал гэх юм бол үүлийн сүнсний эрчмийг тэжээх тэтгэх нь байна. Тэгэхээр гэртээ ямар нэгэн юм байгалийн амьд хөдөлгөөнтэй зүйлийг байлгах нь бас зүгээр юм болов уу гэж харагдлаа. Үүлийн сүнсний бүлэгт өнгийг мэдэрдэг, эрчмийг дамнуулдаг, туяаны үйлдэл, сонрын шидтэй, бясалгалын гих мэт олон үйлдэл сүнсүүд багтана. Өөр үйл хэрэгтэй учраас үүлийн сүнс гэж айлдаад байгаа гэж байна. Хүүхэд хөлд ороход яах вэ? Бас нэгэн үйл хөдлөлийн сүнс хурж ирэх үү гэсэн чинь мөлхтөг байгаад хөл дээрээ босож тогтох үйлдэл бол үйл хөдлөлийн сүнс нь эрчмээ хувиргаж байгаа явдал юм. Эхлээд бага хэмийн эрчмээр тийчлэх юм уу хөрөөдөг байсан бол хэмэн аривцаар хөл дээрээ босдог болно гэсэн үг. Түүнээс хойш тогтсон эрчим бүр илүү аривдан сүнсний итгэвчлийн үе эхэлнэ. Орой хөлд ордог хүүхдүүд яадаг вэ гэсэн чинь
Эрчмээ тун багаар авч буй илрэл буюу үйл хөдлөлийн сүнс тун итгэхгүйгээр оршиж байсан гэсэн үг. Орой хүлд орсон хүүхдүүд ой ахуйн хэвэн байна үсттэй жоохон саатал байх уу, тийм байх үндслэл бий юу гэсэн чинь холбоотой байж болох ч тун багах гэж байна. Учир нь үйл хөдлөлийн сүнс дутуу авсан эрчмээ итгэвчлэлтийн үе хүртэл хануулж байж итгэвчлийн өвлөн дүүрнэ. Хануул итгэвчлийн буурлын үе рүү орж цаашдын итгэвчил тогтох үе гэж бий. 13 настайгаас алхаа гიშгэн өөр болдог. Энэ үеэс эхлэн тогтох үе рүүгээ орно гэж байна. Эдгээр нас өнгөрсөн буюу 50 нас төхөх үед буурлын үе рүү эрчмийн өөрчлөлтөнд орно гэж байна. За тэгэхээр чинь 13 хүртэл итгэвчлийн нас байжгаад 13-аас 50 хүртэл докторжилтын нас байгаад 50-аас хойш үлийн сүнсний эрчим хэм бууралтын үе ирнэ л гэсэн үг юм байна. Тэгэхээр илүү хөдөлгөөн багасна. Би хөшөөд буйн үйл хөдлөлийн сүнстэй холбоотой юу гэсэн чинь энэ сүнсний эрчмийг хөдөлгөх орон зайгаас нь аваагүй эсвэл өөрийг нь хөдөлгөн гаргуулаагүйгээс болж сүнсний эрчмийн хуралдаан үүсч хөшөнгөх явдал илэрнэ. Үлийн сүнсийг шинээр үүсгэсэн байх боломжтой юу гэсэн чинь боломжтой гэж байна. Шинээр мэндэлсэн сүнс байвал тун сайтар зэхэн бэлтгэгдсэн сүнсэл байх боломжтой. Биеэ хөдөлгөж дийлэхгүй буюу булчингийн дундуур гүйх мэдрэлийн эсийн дарагдaltaй зарим өрс бол үүлдийн сүнсний үйл хэрэгтэй ямагт холбогдно. Ямар нэгэн хэмээр бүрэн тогтоогүй эсвэл үүлдийн сүнс нь буруугаар хөгжсөн буюу эрчмээ хураан ханах хүртэл буруугаар итгэгдсэн байж болно. Эсвэл аргын үйлдэлээр мэдрэлийн судлыг эсийг бэртээх гэх мэтээр тэр сүнсний үйлээ дүргэх чадлыг нь дарсан байж болно. Аргын үйл хэрэгээс улбаатай байвал орон зайг нь багахан хэмэрч болтгоо засан дээр нь бэлгийн хүчээр бүрэн засч болно. Аргын болоод бэлгийн үйл хэргийг хослуулж заснаа гэж байна. Өмнөх махан сүнсэн дээр шинээр төрсэн махан сүнс авах юм бол аргын талаар илүү засна гэсэн байсан. Тэгэхэд энэ үлийн сүнсдэр бол арга бэлгийг бол аль алийг нь хослуулж засд юм байна. Үлийн сүнсийг аргын биеийн мэдлэхээс өмнө дээд тэнгэрийн өргөөнд бэлдсэн байдаг учраас тэндээс дарааллаар бууж ирдэг. 103 сүнс дараалан бууж ирэхдээ үндсэн 5 сүнс шиг байнга тогтоод байдаггүй. Зарим нь махан биеэс гаран шогшиж өлсийг дүүргэдэг. За бид нар ч нэг сүнс зайлчлаа гэж яриад байдаг тий. Тэр нь болохоор энэ байнга байдаг үндсэн 5 сүнс нь жоохон биеэс хоолдох. Тэрийг бол хэлээд байгаа юм билээ. Үйлдэлийн сүнс бол угаасаа л бие рүү орж гарч л байдаг. Тухайн хүн ямар үйлдэл хийж ин те яг одоогийн байдлаар яаж байна гэдгээс нь шалтгаалаад ингээд солигдох тийм үү голоо ингэж ээлжиж олдог. За зарим нь бүр гадуур ингээд шогших үйлдийг хийж угаасаа л биеэс хол байдаг байх жишээний байдин гэж энэ дөр бичсэн байгаа. Зарим нь хүмүүний эрдэм оюун ухааныг бодлуудыг амнаас гарах үгсийг нь хариуцаад оршин тогтож байх боломжтой. Өвлийн 103 сүнс би одоо энэ байрлалд энэ эрхтнүүдэд энэ эсүүдэд байрлая гэж их 5 сүнстэй тохиролцсон оршдог. Зарим өрс би ийм юм хийж байгаа гэснээр төдхөн одоо би өөр үйл хийж байна гэд солигдчихсан явж байдаг. Сүнсүүдийн төвөө олон ноёлж махан биеийг залан үүсийг дүүргэж байгаа сүнсний үйл юм аа. Зарим өөр нэг өдөр баярлаад нэг өдөр уурлаад өөр өдөр гүн бодол тавтаад байдаг нь 103 сүнс хоорондоо үүлийг хариуцсан байрлаж байгаагийн илрэл юм. Тэдгээр сүнсүүд ямар байдалтай байгаагаас энэ бүхэн мэдэгдэнэ. Гэтэл бас нэг үйл хэрэг байна. Галзуурал, солиорол, дэмэрэл гэд байгаа өвчнүүдийн тухайд нэг бид дээд тал нь 100 хүн байгаа мэт. 2 өөр хүмүүн орчихсон мэт. Олон хүн нэг бид амьдраад буй мэт өвчлөлттэй байдаг. Орчихсон 2-3 хүний нэг нь өтөл буурай байлаа. Өтөл буурай. Нөгөөх нь айлын эр хүүхэд байлаа гэхэд тэд нэг махан биеийг ээлжлэн удирдна. Хөгшин удирдлаа гэхэд их югзэр зан авир үг хэл үйл хөдлөлттэй байна. Гэтэл болчир нь удирдлаа гэхэд эрхлэн тоглоод хүүхдийн сэтгхүүд үйлдэлийг гаргаад байдаг. Хожим тэдгээр нь гарсны дараа өөрөө яагаад юу хийгээд байснаа мэдэхгүй байдаг. Үүнийг сүнс солигдолтын өвчин гэж нэрлэж ирсэн ба өдгөө бол сэтгэл хуваагдлын өвчин гэдгээ гэж байна. За ийм өвчнөд яг Холливуудын нэг хийсэн кино байгаа шүү дээ. Дотроо хэд үлээ 20 хэдэн төрлийн хүн байгаад байдаг лүү те.
Ийм өвчин бол яг шинжлэх ухаанд бол байдаг. Тэрний цаад бэлэг талын учрыг бол энэ өвлийн сүнстэй холбоотойгоор энд бол тайлбарласан байна. За 103 сүнсний өвөл нь итгэвчин маш их болох аваас эсвэл гинтийн нөхцөлд аргын биед сүнсүүд төвөө олох ухаан нь хяналтгүй болбоос нэг уурлаад, нэг хөөрөөд, нэг баярлаад л байдаг болно. Мөн сүнсний гацах өвөл хэрэг гэж бас бий. 108 сүнс өвлөө дүүргэж байгаад нэг сүнс нь бусад сүнсний хүчийг ихээр дарангуулснаар эргэлдэх өвөлгүй болгох буюу тэр сүнс нь өнгөрсөн цаг үеийн эсвэл урьд төрлийнхөө өвөл хэргийг санагалцдаг эсвэл өөр хүмүүн болчихсон мэт бусад сүнсүүдийн өвөл хэргийг дүүргүүлэхгүй болох боломжтой үед бас галзуурал, солиорол гих өвчнүүд илэрнэ гэж байна. Энэ нөгөө өвлийн 100 хэдэн сүнс одоо ээлж өөр өөрсдийн одоо гэсэн үүрэгтэй бид ээлжиж төвөө голно гэж яриад байгаа тийм биеийг удирдлаганд авах нь л да энгийнээр бол. Тэгэхээр зарим тохиолдолд болохоор ингээд нэг сүнсэнд гацчих ч юм уу эсвэл илүү хүчрэхэг байгаад бусдыгаа дарангуулад төвдөө байгаад ах юм байна. Тэгэхээр нөгөө өвлийн сүнс чинь дандаа өмнөх төрөлтүүдийн сүнс ингэж бидээр бууж ирсэн байх боломжтой гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдэн зууны өмнө ч юм уу хэдэн мянганы өмнө ч юм уу амьдарч исэн нэг сүнс одоо өвлийн сүнс болоод ирсэн байжгаад яг төвийг олоод ингээд ноёлоод байх юм бол тухайн сүнс яг өөрийнхөө өмнөх амьдралын тэр оюун санамжаар яваад удирдах байх магадaltaй байна. Одоогийн энэ хүнээ тий гацах юм тохиолдол байгаа юм байна. Эсвэл нэлээд хідэн өвлийн сүнснүүд ингээд ээлжилж биеийг захирах юм бол энэ бол сэтгэл хуваагдлын өвчин байх магадaltaй юм байна. Бас ихэмсэглэх өвчин гэж бий гинэ. Жишээ нь хийж чадахгүй атлаа хийж чадна гэж том ярьдаг үрс байдаг. Төвийг барьсан сүнс тэр хүмүүнд хүч чадлыг өөр байдлаар мэдрүүлдэг гэсэн үг. Жишээлбэл урьд төрөлтөө хаан хатан байлаа гэхэд өнөө цагт тэр хаад ноёдын их холбоотой сүнс төвөө сахин гацаад утсан юм уу өөрийн илэрлүүдийг хурц хүчтэй гаргаж ирэх хэмд хүргэсэн байвал бие тоох, хэмсэглэх, ямблах өвчнүүдэд хүргэнэ гэж байна. Галзуурсан, солиорсон, дэмэрсэн үрс гэхээр заавал байнгын орилж чарлж байдаггүй юм шүү. Харахад жирийн мэд ярилцаж тодорхойг нь таниад үзэхээр өвлийн сүнс буруугаар хүчээ авах, хит хүчтэй ноёлох эсвэл зочирдлоор гинэт өөр хүмүүн болчихсон мэт болох зэргээр сүнсний үйл хэргүүдээс улбаалan өвчин зовлон үүссэн байдаг тохиолдол ихээ гэж байна. Тийм хүмүүн ирэхээр бид нар түүнийг засч өгч болно өстэй гэсэн чинь боломжтой. Тэр үрсээс засах боломжтойг нь сонгон засыг гэхээр хэр удаж засагдах вэ гэсэн чинь хамгийн багадаа тасралтгүй 2-3 сар засч байж ангагдана. Ховсод дооруулж өрчлөөд тэр ховстоо гацсан байх магадaltaй хүмүүс байна үстэй. Тийм хүмүүсийг ховстоод гаргаж болно тийм ээ гэсэн чинь боломжтой. Гацсан сүнсийг гацаж буй цаг хугацаанд нь очиод тэр гацсан нөхцөлийг нь арилгаж байж заснаа гэж байна. За энэ хэсгийг уншаад надаас нэг юунд санаа төрсөн шүү дээ. Киноны зохиолын санаа төрсөн байдаг. Гацсан цаг мөчлөгт нь очино, дараа нь нөхцөлийг нь засна, мөн бусад сүнсүүдийн хүчийг ахуулнаа гэж байна. Одоо нэг байнга ноёлсныг нь засчлаа гэхэд бусад сүнс нь одоо бидээ ээлжилж орох ёстой байж тэлтэй орохгүй их утгаар нөгөө бусдыг нь бас хүчийг ахуулах ёстой гэж байна. Эдгээр нь хвчлийн бэлгийн хүчний улмаас үүссэн өвчнүүд байдаг юм. Харин ямар нэг зүйлд мөргүүлсэн, захиулсан, зодуулсан, гэмтсэн гэх мэтэр дан аргын хүч үйлчлснээс үүссэн өвчлүүд бас бий гинэ. Тэгэхээр энэ сэтгцтэй холбоотой өвчлөл дийлэнхтэй бэлэг талаас байдаг боловч яах нь гинтийн одоо тарих нугсандаа ч юм уу те гэмтэл авсан ч юм уу тийм тохиолдлоор өөрчлөлт орж болно. Эсвэл сэтгцэд нь нөлөөлөхөөр маш хүчтэй юм сэтгэл зүйн гэмтэл бас авсан тохиолдлууд байдаг те. За ингэвэл бас сэтгцийн өвчтөй болох боломжтой. Эннээс бусдаар тийм үү зөв зүгээр байсан хүн энгийн биш болоод ирэх юм бол энэ бэлэг талдаа илүү нөлөөсөн байх магадaltaй гэж ойлгох юм байна. Өвлийн сүнсүүд олон дүртэй. Аялдаг, бясалгадаг, дуулдаг, шогшох үлтэй, араатан дүр төрхийг гаргадаг, ирэх байснаа гинэт захирагч мэт ширүүн дүртэй болоод байдаг нь аль нэг өвлийн сүнс төвөө барьсантай холбоотой байдаг. Төвөө барих нь орон зайнаас шалтгаалan солигдох, өвлөөс хамаарч солигдох, нөхцөл байдлаас шалтгаалan солигдох нэг сүнсний үйл дөрвөл дараагийн сүнс ирэх гэх мэтээр өөр байдаг. Зарим гаригуудад нэг сүнс нь тасралтгүй үйл хэрэгэд дүүргдэг бол өөр нэг гаригт сүнсүүд цаг цагаар солигдох. Гэтэл дараах гаригт нь орон зайнаас хамаарч солигдох. Эсвэл үйл хэрэгээс улбаалan бүгд солигддгоо гэж байна. Донгийн үүлтэй хар сүнсүүд байдаг да. Тэдэнтэй эндүрэгдэж болох үс нэг үйлдэл байдаг. Жишээлбэл
26 дахь сүнс чихэр идэх дуртай байг гэж бодъё. Тэгтэл өнөөх үр чихрээ байсгээд л идээд байхыг нь түүнийг чихрийн дон тусчихжээ гэж эндүүрсэн тохиолдол бас байдаг шүү гэж байна. Тухайн сүнс ингээ шинээр бууж ирээд хүчээ авахын тулд чихэр идэж байхад нь хорж болохгүй. Бүжиг наадханаас хүчээ авдаг сүнс ирсэн байхад тэр нь хүчээ авахын тулд бүжиг наадгаа сонирхоод ирвэл түүнийг нь хормон дон хүрчлээ гэж бас болохгүй. Сүнс бүр өөрийн дүүргэх үйлдэл, гаргах зан авир төрхтэй, гомдох сэтгэлтэй, уур чадвартай, дургуутсагч үйлдэл, талархагч үйлдэл яг л нэг хүмүүс шиг байдаг шүү гэж байна. Хүн ингээд нэг бүжиглийг гисэн үед бүжиглэх тэр үйлийг хариуцсан үлийн сүнс бид төвөө олох. Тэр бид төвөө олсон сүнс нь яг нэг бүжиглэх хугацаанд магадгүй тийм үү? Яг л нэг өөр хүн шиг өөр зан авиртай болох магадлалтай гэсэн үг юм байна гэж энэ тусдаа юм хүн шиг бас байдаг гэж тэгсэн байна. Өвлийн сүнсүүд бүгд эрүүл байдгүй эсвэл хараалж ятгах гэмтэлтэй байх тохиолдол байх уу гэсэн чинь тийм байх боломжтой. Зарим нь зөвхөн жатхад тайлбарлахаар эргч үе бий. Сүнс бүр эрх зорилгот үйлсээ махан биеэр дүүргэх ур чадвартай байна гэж. Ноцтой аймгигшээд солиороод байгаа өвлийн сүнсийг засаад бусдыг нь орхичих хэрэгтэй юу гэсэн чинь. Бусад сүнсүүдийн алдагдсан буюу дарангуйлагдсан үлийг засахын тулд тэдгээр сүнсүүдийг идэвхтэй хүчтэй болгоод эрүүл зөв үргэлтэн дор буюу жамд нь оруулах хэрэгтэй гинэ. Шогшдог үлийн сүнсүүдийн тухай нэг үйл хэрэг айлдъя. Ямар ч зөв мэдрэмжгүй бэлгийн үйл хэргийг ойлгодоггүй, тэнгэртэйгээ холбогдоогүй хүмүүс байлаа гэхэд өвлийн сүнс нь шогшоод махан биедээ ороод гарахын төдийд хин нэгэн удаан уулзаагүй амд найз юм уу алс хол байдаг хүмүүнийг гинэт бодоод эхэлдэг. Тэр минь тэгэд байгаа юм биш байгаа. Энийг яг ээж дээр тайлбарлавал илүү тодорхой болно. Ээж хүн чинь өөр хүүхдээ ч юм уу эсвэл нөхрөө ч юм уу яг ингээд нэг зөнгөөрөө ингээд мэдэрдэг штэ нэг юм болохгүй юм болоод байгаа ч юм шиг те. Тэр мэдрэмж нь тухайн ээж хүний өвлийн нөгөө шогшдог төрлийнхэн сүнс нь өөр хүүхдүүдийн ямар байдалд байгааг нь мэдрээд хормын дотор яах нь вэ? Тэр мэдээллийг махан биед нь ингээд шүргэх төдийд дамжуулах боломжтой гэж энэ дээр бол бичигдсэн гэж би бол ойлгоод байгаа юм. Энэ бол заавал зүн бэлэгтэй хүн байх албагүй. Хүн болгон өвлийн сүнстэй, өвлийн сүнс дотор нь бас ингэж гадуур шогшож мэдээлэл авчирдаг за тийм үйлдэлтэй сүнсүүд бас байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэр нь мэдээлэл ингэж богино хугацаанд бол хэрэгтэй үед нь ингэж мэдээлэл хүргэх тохиолдол байдаг гэж бол би энэ чинээс ойлгоод байгаа. Улаач гэлтгүй энгийн хүмүүнч өвлийн сүнсээр бусдад хортой өвлийг хийлгдэггүй гэсэн чинь хин нэгэн өшөөрхөж жөтөөрхөх эсвэл маш их гомдох, зүхэх зэрэг дээр өвлийн сүнсээрээ яах нь тийм сөрөг зүйлийг хийлгэх өөрөө мэдхгүйгээр хийлгэх боломж бол байгаа гэсэн байна. Дээд тэнгэрээс ийм мэдээлэл олж ирээч гэж өвлийн сүнсэндээ хүсэл тавиад явуулж болох уу гэсэн чинь хэрвээ чи эргүүлээд өөрөө тэр мэдээллийг уншиж чадах бол боломжтой гэж байна. Булгарын зүнч Ванга эмээ өөрт нь хандсан хүмүүсийн мэдээллийг олж авахдаа өвлийн сүнсээ явуулаад мэдээлэл аваад байдгүй гэж асуусан чинь өвлийн сүнсээр ч мэдээлэл авах боломжтой. Зөнгийн суугуудаар ч авах боломжтой. Эрчмийн мэдээллийн суугуудаар авах боломж байгаа гэж байна. Тэгэхээр зөвхөн өвлийн сүнсээр биш те. Биедэх хин сүнснүүдээс аль нь илүү ховсдуулах боломжтой байдаг вэ гэсэн чинь ховсын хүчтэй эсвэл галын эрчмээр тэтгэгддэг эсвэл галын өвөлтэй сүнс байвал ховсод амархан орох боломжтой гэж байна. За тэгэхээр ингээд энэ өвлийн сүнсний агуулга ингээд болж байна. Тэгээд энэ хэсгийг уншихаар хүмүүс астрал аялал гэж яриад байдаг та тий. Тэгэхээр астрал аяллыг сүнсээрээ хийгээд байгаа юм болов оюун бодлороо хийгээд байгаа юм болов гэж нэг хүн асуусан байсан. Тэгэд яг нь миний л бодлоор шүү. Аль альныгаар нь хийж байгаа юм болов. Энэчнээс дүгнэхэд хүн өвлийн сүнсээ явуулаад тэгэхэд би энд бол шал өөр юм хийж яхана шүү дээ тий. Тэгээд тэр мэдээллийг өвлийн сүнс маань эргүүлж надад өгөх нь байна. Астрал аялал гэдэг маань тэр өвлийн сүнс гараад юм хийж байгааг би өөрөө оюун ухаандаа мэдэрч мэдээлэл тэр даруйд нь авч байгаа болохоор аль альнийг ашиглаж ийн л гэж би ойлгоод байна.
За магадгүй ихэнх үедээ үүлийн сүнсийг зөвхөн юу хийж байгааг нь хөндлөнгөөс оюун ухаанаараа ажиглах боломжтой байдаг бах. Магадгүй дасал сургуулалт хийгээд ингэсний үр дүнд үүлийн сүнсээ зориудаар ээш тийшээ явуулж зориудаар удирдах оюун ухаанаараа сэтгэл бие чинь дотроо олон задарна гэж байгаа шүү дээ. Оюун бие, гэгэрэл бие, сэхэрэл бие гэд нэг 7 задардаг гэчлүүдээ. Тэгэхээр оюун тэр сэтгэл, сэхэрэл биеэ үүлийн тэр шогшдог сүнстэйгээ хамт л явуулна л гэж би бол хар ухаанаар ойлгоод байна. Тэрийг хөндлөнгөөс харах уу, эсвэл бүр цаашлаад удирдах уу ийм байдлаар ингэж сүнсээр аялах буюу астрал аялал хийдэг байх гэсэн бодол надад төрж байна. Би бол астрал аялал хийж байгаагүй. Саяны хэсгийг уншаал ерөөсөө тийм л юм болов гэсэн бодол төрөд байгаа шүү. Миний л бодол шүү. За өнөөдрийн дугаарын энэ агуулгыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаарт болохоор цагаан сүнс буюу онгодын ертөнцөөр баг зэр хэдүүлээ аялна. Онгодууд болохоор баг, дунд, дээд ийм суудлын онгодууд. Ямар ч юм хэмжээстийнхээ хувьд ийм 3 хуваагдаад байгаа дотроо. Тэгэхээр тэр хэмжээсүүд болгондоо яг ямар өвөл хэргийг хийдэг онгодууд байрладгийн гэдэг талаар өмнө нь бол цохос дуртад бол өнгөрсөн байгаа. Тэрийг арай дэлгэрүүлээ дараагийн дугаар дээр бол ярихаар төлөвлөж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.